Сайн байцгаана уу? 4-р сарын 14-ний өдрийн хүн ба орчин хичээлээ эхлэе. За өнөөдрийн хичээлээр жилийн дөрвөн үйлрэлт хүмүүсийн амьдралд гарах өөрчлөлт гэсэн сэдвтэй хичээл үзнэ. Энэ хичээлийн зорилго нь хүмүүсийн амьдралын хэв маяг хэрхэн өөрчлөгдөхийг тодорхойлно. За дараах онцлогыг таарай. Найрт 3 даваа, навчид 3 даваа, цаст 3 даваа, цэнгэлт 3 даваа. Юу юм бол хүүхдүүдээ бодоорой. За энэ жилийн дөрвөн үйлрэл байна. Өвөл, хавар, намар, зун. 3-3-аар нь дөрвөн үйлрэлийг илэрхийлсэн байна. За хаврын болон зун, намар, өвлийн үйлрэлүүдэд хэд хэдгээр сарууд ордог үлээ. Аав ээжтэйгээ ярилцаарай хүүхдүүдээ. За хаврын үйлрэл нь 2, 3, 4-р сар, зуны үйлрэл 5, 6, 7-р сар, намрын үйлрэлд 8, 9, 10-р сарыг өвлийн сарууд нь 11, 12, 1 сарууд байдаг байна. За өнөөдрийн хичээлээр бид нар эдгээр саруудад, эдгээр үйлрэлүүдэд хүмүүсийн амьдралд хэрхэн өөрчлөлт гардаг талаар ярилцсан. За үүн одоо амьдрал гэж ярихаар зөв цаана хүмүүсийн ажил хөдөлмөрийг бас давхар ярилцдаг байж байгаа. За хүмүүсийн хөдөлмөр гэдэг маань ажил мэргэжлийг оруулж хэлдэг. Дуучин, нисгэгч, багш, барилгачин, оёдолчин, цагдаа, заан жолооч, эмч, ай хамгаалагч гэсэн энэ мэргэжлүүд байж байна. За энэ архитектор гэдэг энэ бас барилгатай холбоотой мэргэжил байж байна. Агрономч гэдэг энэ мэргэжил болохоор газар тариалантай холбоотой ийм мэргэжлүүд байна. За эдгээр мэргэжлүүд нь цаг улиралтай ямар холбоотой байдаг талаар бодоорой. За барилгын ажил гэхэд бас цаг улиралтай хамааралтай, архитектор бас. За агрономчийн мэргэжил бол ялцчгүй цаг улиралд маш их одоо баригдаж ажилдаг ийм ажил байж байгаа. За хөдөө аж ахуй, инженер, механикч, эрдэмтэн, однон оронч, эмзэж, малын эмч, архитектор, хөгжимчин, график дизайн, зохиолч, эрүүл мэндийн ажилтан, эмч нар, багш, цагдаа, бизнесмен, хуульч, борлуулагч, нэгтлэн бодогч, бичиг хэргийн ажилтан, админ, туслах гэд ийм олон мэргэжлүүдийг ээж аав нь болон хүмүүс эзэмшсэн байдаг. За тэгвэл эдгээр мэргэжлүүд нь дотроос одоо хөдөө аж ахуй буюу газар тариалантай холбоотой, мал аж ахуйтай холбоотой мэргэжлүүдээр цаг улирал хэрхэн хамаардаг талаар үзье. За хаврын улиралд малчид хаваржаандаа бууж малаа төлөвлүүлдэг, тариаланчид тариа ногоогоо тарьдаг. Зун малчид тусландаа бууж 5 шуу малынхаа үр шим болох цагаан эдээг боловсруулж авдаг. Намаржаандаа буугаад өвлийн бэлтгэлээ хийдэг. Өвлийн бэлтгэл гэдэг маань хадлан хижээлээ бэлтгэх, за хашаа хороогоо янзлах гэмтийн ийм ажлуудыг хийдэг байж байгаа. За тариаланчид тариа ногоогоо урааж авдаг. Өвөл өвөлжөөндөө бууж өвлийг өнтөө сайхан давдаг. За хийсэн ажлынхаа үр дүнг дүгндэг байж байгаа. За энэ үр дүн гэдэг маань тариаланчид ариун их ургац авах юм бол мэдээж ариун их үр шимтэй байж энэ нь амьдрал ахуйд нь сайнаар нөлөөлдөг байж байгаа. За малчид мал нь тавтаа сайхан өвөлжөөд тарган одоо онд орох юм бол бас малчдын маань бэлтгэл сайн хангагдчихэ гэж үздэг байж байгаа. Малчид зундаа болон намартаа өвөлдөө бэлддэг юм ээж байгаа. За эдгээр өгүүдийг сайхан дэвтэртэй нямбай бичиж аваарай.
За хүн орчны хичээлийн гол өгөх гэж байгаа санаа маань энэ юм байгаа. Түрүүчийн хичээлээр бид нар одоо амьтад болон ургамал жилийн дөрвөн үйлрэлд хэрхэн зохицож ургадаг, амьдардаг талаар ярилцсан. За тэгвэл энд хүний одоо хөдөлмөр болон ажил амьдрал жилийн дөрвөн үйлрэлээс хэрхэн шалтгаалж байгаа талаар үзлээ. Хичээлдээ идэвхтэй оролцсон, анхааралтай байж чадсан хүүхдүүдтэй баярлалаа. Баяртай хүүхдүүдээ.